сэтгэл нэгэн жаргал хүний заяа тэтгэсэн ээжинэгэн заяа хүргийн дөрөнд хүрээсэн аавал нэгэн жаргал хаврын наранд дэлгэрсэн яргын нэгэн заяа харин элчинд шингэсэн итгэл нэгэн жаргал талын дулоо дэржсэн. Өнөөдөр би энд Завхан аймгаас 360 км-ийн хол Завхан аймгийн Дөрвөлжин сумын 5 толгой бригадын нутаг миний өссөн төрсөн газар байгаамаа. Тэгээд энэ нуур бол надтай салшгүй холбоотой. Яагаад гэхээр зэрэг би энэ баг насаа энэ нуурын захад өвөөгөр мал эргүүлж хүүхдүүдийн адил өдөөгийн хүүхдийн адилаар нэгэн тэгээд энд усан зовсэлж энэ загас царай харан тоглоод наадаж ингэж өссөн юм аа. Энэ утгын хан уул ус өвдөд ард түмнийхэн сэтгэл санааны үршимээр би өдөө зэрэгтэй явж байгаа гэж би боддог. Тийм ч учраас би эдэнийхэн дэжиг нааш нь сэтгэлдэн бодож залбирч өргөж явдаг. Ийм ч утгаараа энэ маань бас намайг бүгдж түшиж явдаг лөө гэж боддог юм аа. Тэрээр 1965-аас 1975 онд Багдонд сургуульд суралцж 1975-аас 1978 онд цэргийн алба хааж улмаар 1978 оноос Завхан аймгийн соёлын ордонд дуучнаар орж ажил амьдралын гараагаа эхэлснээс хойш идэвхтэй хүртэл тус аймгийн хөгжим жүжигийн театрт тасралтгүй 35 жил үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрийн өндөр амжилт гаргасаар яваа Авьяаслаг уран бүтээлч хүн. 2007 онд Улаанбаатар хотод өөрийн бие даасан тоглолтоо Монгол хөөргөнд хийсэн. За 2001 онд дууржил явандаа тавгаан гэдэг тоглолтоо Завхан аймаг түүний бүх сумуудад хийсэн. Дараагаар нь Түмэн дүгсэн аялгау тоглолтоо мөн Завхан аймагтаа хийж одоо зэрэгэлдээ аймгийн төвүүдэд тоглосон. За өнөөдөр их сайхан өдөр байна. Яагаад гэвэл энэ Завхан аймгийн хөгжим драмын театрын 30 жилийн урилгыг авлаа. Мөн одоо Завханы хөгжим драмын театрт олон жил хамт зүг ажилласан найз надтай нэг онд төрсөн, нэг онд зэрэгтэй болсон юм. Миний найз юм байна одоо. Сайхан гоё дурсамжууд энэ бодогдож байна. Лавгсран гэдэг дуучин бол надыг Завхан аймгийн хөгжим драмын театрт орохоос өмнө соёлын ордон байхаас нь эхлээл Завханы орсоо гэж хүмүүс ярьдаг байсан. Их тийм цэвэрхэн тунгалаг хоолоогоор дуулдаг. Ажилчны баясал, миний Улаанбаатар гэх мэтлэнгийн орсоогоон дуунуудыг дуулдаг. Хүн болгон их мундаг үзэгчд хүлээж авдаг ийм дуучин
Дээрээс нь бол санамсаргуу учрал тэгэл одоо тэр үед Завхан аймгийн хөгжим драмын театр тавигдчихсэн бүх жүжигчид бол бас гол оройлуудад туслах оройлуудад энэ оролцдог. Одоо концертанд байнгын одоо солист дуулдаг. Үзэгчдээс бас их өндөр үнэлгээ авдаг. Эсвэл жинхэнэ утгаар нь дуулж үзэгчдийг баярлуулдаг. Үзэгчдийн тэгж их баярлуулж сэтгэлийн утсыг хөдөлгөж чадна гэдэг бол хүний дуулсан дууг дуулаад хүний сэтгэлийн утсыг хөндлөнө гэдэг бол зүгээр шин дуу дуулахаас илүү хариуцлага өшөө одоо тийм том мэдрэмж том аяас илтэр гэж би ингэж үнэлдэг учраас тавга надад уран бүтээлийн өндөр амжилттай хүсье. Энэ дуу бол 1978 онд намайг Завхан аймгийн соёлын ордонд анх дууч болоод орж явахад одоо энэ урлагийн гой зүтгэлтэн цэвэр авдан аян хийж манай дөрвөлжин сумын харьяад туяасан дэсэн маа цанжид гэж тэр залуу шүлгийг хийгээд ингээд анх 77 оны декадаар мөнхөд гэд дуучин дуусан байл. Түүний дараагаар 78 онд би цэргээс салгагдаж ирээд соёлын ордонд дуучин байж хаад тэр манай нутгийн ах дагва чи энэ нутагтаа өргөдөө гэдэг энэ дуу чамд яг таарнаа. Энэ дуу чи бас дуулаад сайхан уран сандаа оруулаад ардмд хүргээрэй гэж хэлсэн. За энэ дөрвөлжин сумын 5 дугаар гэдэг нутаг цагаан усны хөл гэдэг газар байна. Энэ бол миний хүү дарсан газар. Энд 1957 онд дахиад жилд нямын 3 дугаар хүү болон төрсөн. Бага насаа өдөөгийн хүүхдүүд амьдралаар л ингээд ураг шигтэй хөөцөлдөж, ноцодж өсөөд тэгэл энэ сар харах уул руугаа одоо хург шигэд ямаандаа яваад ингээд хөл үцгэл ингээд явж үлээ. Манайх чинь тэгээд
энэс энд нэг 2-3 жил нутгалчаад энэ урд хаяа гэж газар байдаг. Энэ шиг бас нэг 7-8 жил нутгалцсан юм байна. За би анх 1983 онд өөрийн амьдралын ханаа сонгож эхэлсэн тэр мөчөөс эхлэж энэ Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Лагсорн гэдэг хүнтэй одоо ажил амьдралын гараагаа холбож өдийг хүртэл амьдарч явна. Энэ хугацаанд бид тэр зөвхөн амьдралаараа одоо холбогдоо зогсоогүй бас урлагийн байгууллага урлагийн тогоонд 15 жил хамт ажиллаж энэ хүний одоо хөдөлмөрч зарчимч шударга энэ байдлыг одоо бас өөрийн биеэр мэдэрч энэ нутаг орондоо энэ ахан дүүстэй энэ ард түмэндээ ямар хуунэр хүндтэй ямар дуучин бэ гэдэг энэ талаас нь бол хэдий өгөлье. Тэгэхээр миний ах бол ер нь одоо өөрийн чиглэсэн мөртэй тэрүүгээрээ байнга замнаж явдаг, байнга дээшээ өксөж явдаг, тэмүүлж явдаг, ажлыг хөдөлмөрлөе гэсэн ийм зүтгэлтэй. Үүний зэрэгч бас залуучуудыг одоо халамжлан хүмүүжүүлэх, сургах, тэдгээрийн аж амьдралыг одоо дээшлүүлэх энэ төлөө бас одоо баггүй одоо тэмцэж хувь нэмрээ харуулж одоо явдаг Ахмад орон бүтээлчээ. $1991 онд Оросын холбооны улсын Тува улсын Кизил хотноо болсон Азийн хүрээний их наадамд гоцолдуугаар мөн 1997 онд Улаанбаяр хотноо зохиогдсон Монгол турхтны их наадмаас шагналт байр. 2003 онд бүгд найрамд Харчин Солонгосаар тусаж жилбэр зохиогддог Хаврын баяр. 2008 онд бүгд найрамд Хятад улсын Хуанжу хотноо болсон Азийн урлагийн 10 дугаар их наадамд оролцож багаараа мөнгөн цом хүртэж байсан зэрэг амжилтууд нь зөвхөн байгууллага хамт олон бус Монгол улсын соёл урлагийн нэр хүндийг олон улсын хэмжээнд өргөн сурталчилж байлаа. За миний хань бол их төлөв даруухан халиваа юмд их улс хууртай хүн байгаа юм. Бид 30 гаруй жил сайхан амьдарч байна. Хүний амьдралд янз бүрийн юм тохиолддог. Энэ нь бол миний зөвлөгч тэгээд хазаасан газар маань бас түшиж альтерс сурман тулж явдаг. Монголын сайхан эмэгтэйчүүдийн нэгэн адил хүнтэй. Би ханаар бахархдаг юм уу? Бид хоёр ч 1979 оноос хойш ханлаад 30 гаруй жил амьдарч байна. За нэг хүү хоёр охинтой. Бага охин маань одоо Оросын холбооны улсаас суралцдаг оюутан, хоёр том маань одоо тусдаа гарсан. Одоо хүргэн бэр ажцээ нийлээд одоо бараг 10-аад болж өнөр өтгөн болж байна манайхан. Манай хань ч одоо ер нь их ажилсаг, уян зөөлөн сэтгэлтэй, хүн тусрах ажилсаг хүн байгаа юм. Ер нь одоо уур уцаар ер нь багтай, хүүхдүүдтэйгээ бол гэр орондоо ерөөсөө илэн далангуй ярилцдаг, найз нөхдөшгөл байдаг. Манай хүн одоо 40 гаруй жил урлагийн байгууллагад ажиллаж байгаа. За үнэхээр энэ ажилдаа дуртай. Завхныхаа театртаа бол сэтгэл зүрхээрээ холбогдсон хүн дээ. Лавг сүрэн сайн уран бүтээлч байхын зэрэгцээ суусан эрдэм, эзэмсэн мэрэгжил, авьяас чадвараа хойч үедэн өвлүүлэхийн төлөө санаачлагтай, хариуцлагатай ажилдаг төдийгүй. Үйлдвэрчний үеийн хорооны даргын үүрэгт ажлыг 2008 оноос өнөө хүртэл хийж, гишүүдийн нийгмийн асуудал онцгой хааж, театрын удирдлагын зөвлөлд оролцсон, тодорхой асуудлыг шийдвэрлүүлж чаддаг нь хамт олонныхон итгэл хүндлэлийг хүлээсэн тэргүүний удирдах ажилт юм аа. За энэ сайхан уран бүтээлчийн өөрийн гэсэн өстэй үзэгчтэй, өөрийн гэсэн одоо фэнүүдтэй бас юм уран бүтээлч бол яхахгүй энэ одоо дуучин маань юм байгаа. Өөрийнх нь уран бүтээлийн олон удаагийн тоглолтуудыг болсон тэн дээрээс харж ирсэн шиг бид одоо уран бүтээлийн тоглолтуудаараа гадны аймагуд болон Улаанбаатар хот Тархан Эрдэнэ тэгээд өөрийнхөө сумдаар явж байхад энэ хүний хүлээж явж байгаа байдлаа илт мэдэгддэг. Энэ ч утгаараа бол одоо хэдийн нас одоо нэлээд 35 жил өндөр гарсан ч гэсэн өөрийнхөө үзэгчийг алдаагүй дууч уран бүтээчээ гэж ингэж хэлэх үндэстэй. За 30 гаруй одоо уран жүжигийн туслах болон гол дүр тоглосон байна.
За концерт бол жилд бид одоо жил болгон 1-2 одоо бүрийн хэмжээний концерт тоглож байна. За энд бол мэдээж хэрэг өөрийн гэсэн уран бүтээлээрээ оролцож байгаа. За сүүлийн жилүүд болсон гэгээ мууза сонгодог бүтээлийн уралдаан учиртай 3 толгойг бид дуурийг өнгөрсөн 2 жилийн өмнө тавьсан. Энд одоо гол одоо дүрийг бас дуулж ингэ бүтээж байсан. За сонгодог бүтээлийн уралдаанд бид гэгээ тамлан гээд одоо Чехийн бас зохиол бүтээлүүдээс бид тавьж байгаа. Энд одоо дүрүүдийг бүтээж байгаа. Манай одоо шилдэг уран бүтээлч нэгэ. За дуучин савгсран бол одоо манай театрын хамгийн одоо ууган дуучдын нэг болж байна да одоо. Тэгэхээр зэрэг ууган дуучдын нэг гэснээр утга учир нь юу юм гэхтэй зэрэг эн чинь соёлын ордон байхаасаа дуучнаар ажиллаж байгаа. Театр болохоор одоо дуучин болоод ингээд үргэлжлээд явсан амжилттай ажиллаж байгаа сайн дуучин шүү дээ. Ер нь орон нутагт ийм одоо нарийн эрэгтэй хүний нарийн одоо театр хоолойтой дуучид бий. Тэгтээ одоо савгсран бол арангаан чогсон жүжиг гавьяач жүжигч болсон л да. Тэр дуучинтай за улсын гавьяач жүжигч манай нэгт дуучин Оросоотой ижил одоо тийм хоолойтой ижил дуулдаг. Тэр нь хүүзэгчдэд их сайхан хүрдэг ийм дуучин байгаа юм. Тэгээд савгсрангийн одоо урын санд маш олон сайхан дуунууд бай. Тэрийг одоо Монголын тал нутаг, газар нутаг, сум, хот дүүрэг энэ хаал дуулж явсан л да маш олон жил дуулж байна. За чи миний Улаанбаатар гэх сайхан дуу дуулдаг, Алтан намар дуулна. За тэгээд оюутан нас ер нь олон дуунууд нэг ангийнхан олон дуунууд бай. Энэ дуунуудыг дуулж газар сайгүй одоо өөрийнхөө уран бүтээлийг хүргэж явсаар ирлээ л дээ. Тэгээд савгсрангийн очоогүй би бодохдоо савгсранг одоо очоогүй газар сум баг баригаа дэр нь байхгүй байх гэж боддог. Ер нь бол савгсранг би одоо ингээд бодоод үзэхэд ер нь улсын хэмжээний дуучин байх гэж боддог шүү. Савгсран ч од гэрэлч ирнэ дуучин чинь. За би энэ сумын 8 жилийн сургуулийг 1973 онд төгсч байлаа. 73 онд энэ 8 жилийн 2 дахь төгсөлт нь болж байсан. Намайг энд сурч байхад чинь энэ одоо нэг давхар байлгаас энэ суурны энэ дээр чи 2 давхар байсан. Доотлолтой хүүхдийн байр дотор байр дээрээс юу бодог. За тэгээ энэ миний ард байгаа нэг жижигхэн цагаан юм. Энэ чи манай хичээлийн бас байр. Тэр үед бас ангидаа бас сурлагаар бас гайгүй тэгээд дархны политехником хуваарлагдаад. Тэгтээ би ерөөсө тэнд ч бас нэг жаахан ширүүн дөрв гэхээр зэрэг за энэ бас жаахан айс юм тэрнээсээ болоод няцж илгээлтээр гараагээд ангийн хаанаа цэрэнд орж идэг нөхөртэй илгээл таваад 2 жил мал малж байгаа тэгэл 75 он сэрэгт явж байлаа. Энэ буурлын цагаан бол дээрээс манай өвгдээс бол сагтуул ушууны ойд тахиж шүтэж ирсэн юм уул байгаа. Энэ уулын энэ одоо овон дээр гарахад бол ийшээ одоо увсын энэ одоо ханг хүйн рүү харагдаж байна. Ийшээ хасаг жаргалан ховдын хасаг жаргалан харагдаж байна. Ийшээ ингээ баруун алтай наадлын хар нуур одоо манай дөрвөлжингийн онцгийн баг нуур ингээл уршига говьлтан одоо хан таашир хүртэл энэ одоо алслагдсан уусууд бол ингээ энэ чинь яг одоо харагдж байдаг. Аав ээжийнхэн одоо хэлж ярьж байсан заасан замаа тэгээд зөв сайхан төлөвшөөд сайхан хантай болцоход тэр хань маань над сайхан 2 сайхан охин төрүүлж өглөө. Нэг сайхан хүү төрүүлж өглөө. Тэгэл миний амьдрал одоо ингээл үргэлжилж байна да.
등 즐기는 당근 오시게 바라되 모든 감상을 갈금 할빈 가더라 살아되 살아갈강 탈타 아우민 벌렀노 살아갈강 타는 당 애지민 벌렀대 살아갈강 오다 살아갈강 오다 그 차강 탈다 내링의 술에게 나고서 높이 강창에 났으니 생길이 교승에 오다 살아갈 강을 노탁타 솔기는 발라